Бурхны удирдаж буй авралын ажил үнэхээр гайхамшигтай. Бид үгийг сайн тунхаглавал сонсон хүний зүрх сэтгэлд тэрхүү үг амьд байж эцэст нь ургаад тэр хүмүүсийн зааж өгсөн Библийн ишлэлийг хартал их үнэхээр байдаг юм байна гэж хүмүүс ухаардаг. Библиэд байсан атал би яагаад үүнийг анзаараагүй өнгөрөв? Есүс алгасал баяр тэмдэглэхийг ихэд хүссэн гэж миний Библиэд тов тод байх юм. Гэтэл би яагаад ийм зүйлийг мэдлэхгүйгээр өдий хүртэл зүгээр сүмд яваад байсан юм бол? Ийм бодолтойгоор тэд үнний үгийг дахин сонсохыг хүсдэг. Өмнө нь үгийг сонсож байсан хүмүүс Бурхны ингэрт эргэн ирж байгааг хараад би ч бас гайхсан. Эхэндээ дэлхийд даярх Сионы эхлэл өчүүхэн байхад Сионы олон гэр бүл Тэнгэр эцэг эхийн удирдах тэрхүү түүх яг яаж өрнөх бол гэж ихэд сонирхож байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Бурхан бага насны хүүхдээс эхлээд бага дунд ангийн сурагчид, ажил хөдөлмөр эрхэлдэг насанд хүрэгчид гээд бүх хүнд ариун сүнсний ивэлээ сорхиж байгааг бид харж байна. Солонгос ч одоо хот болгонд олон хүнд үр цацагдаж тэрхүү мэдээг сонсоод үнэн рүү ирэх гэр бүлүүд маш олон болсон гин. Тэнгэр эцэг их маань хийвэл болж бүтэх сайн мэдээ гэж айлтсан. Манай сайн мэдээг Бурхан ингэж тодорхойлсныг сэтгэлдээ шингээж урагшилтал тэд өөрсдөө ч гайхширч энэ гайхамшиг биш үү гэж боддог байх. Энэ бүх үйл хэрэг эхлэл нь үргэлж ямар байдаг вэ? Өчүүхэн байдаг. Йов 8 дугаар бүлгээс нэг ишлэл хамтдаа судалцгаая. Йов 8 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг уншъя. Эхлэл чинь ямар гэсэн бэ? Эхлэл чинь бага байсан ч. Ер нь манай сайн мэдээний эхлэл дандаа л өчүүхэн байсан. Анхны сүмийн сайн мэдээч Маркийн дэд давхрын өрөөнд эхэлсэн учраас өчүүхэн байхаас өөр аргагүй. Эхлэл чинь бага байсан ч төгсгөл нь яах вэ? Төгсгөл чинь агуу их болно. Бурхан зүгээр л бага зэрэг өсгөх бус, харин бидний төсөөллөөс ч давсан арга замаар авралын ивэл түүхээ гүйцэлдүүлнэ гэдгээ Библиэр дамжуулан бидэнд хэлж байна. Та бүхэн Библийн бүх зүгнэлд итгэдэг биз дээ. Исая 46 дугаар бүлэг, Исая 14 дугаар бүлгийн үгэнд Бурхан би айлтсан бөгөөд үүнийгээ би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийн гэж айлтсан. Есүс ч мөн Матай 26 дугаар бүлэгт Петрт ийм үг хэлсэн байдаг. Хэрэг би энэ бүх цэргүүдийг хуун зайлуулбал энэ нь болох ёстой гэсэн бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? Тиймээс тэрээр Библи болон иш үзүүлэгчдийн зүгнэлт дагуу нүглийн золиосын тахил болж өргөгдөх тухайга Матай 26 дугаар бүлэгт дурдсан байдаг. Эдгээр бүх үгийг нэгтгэн дүгнэхэд зүгнэл заавал яадаг байх нь вэ? Заавал биелдэг, гарцаагүй гүйцэлддэг гэдгийг бидэнд ойлгуулж байна. Алимны мод тарихгүйгээр үр жимсийг нь л хүлээгээд байж болохгүй биз дээ. Тарих үүргийг бид гүйцэтгэж, услах үүргийг ч бид гүйцэтгэдэг. Харин энэ бүхнийг ургуулагч нь Бурхан учраас үүнээс хойшхыг бид Бурханд даатгах ёстой юм.